Надад санаа. Офшорчдын мөнгийг оруулж ирнэ хэмээн жагсан монголчуудын жагсаал дээр намбарын энх баяргаа гарч ирж баах юмэрлаа. Би буруу юм хийсэн хүн. Тэгтээ ард түмнээсээ уучлалгүйжсэн. Хэрэгтэй бол ахаад ч гуйна гихчлэн. Уучлалгүйхаар л бүх юм сайхан болчихдог бол түүнээс илүү сайхан юм гэж хаа авах уу? Гэвч тэгдэггүй нь гачлантай. Намбарын энх баярыг уучлалгуйлаа гэд юу өөрчлөгдөв? Авилга хэлэх бол алга болов уу? Эдийн засаг сэрэг үү? Ёстой үгүй штэ. Монгол бий болсон өнөөгийн замбраа цадаггүй бохир заваа юмны үндсийг нь анх тавьсан хүн бол намбарын энх баяр юм. Монгол улсын төрийн 3 өндөрлөгийн албан тушаалыг нь бүгдийг нь хийж явахдаа албан тушаалын 8-ыг хар захын 8 шиг болох төслийг хэрэгжүүлэн яам тамгын газрыг нэг компани мэдэлд өгснөөр л энэ бүх аюул нүүрлсэн. Хэлгээл татвар санхүүгийн бүхэл газрыг мөнгө олох хэрэгсэл болгосноор бүр зарим нэг компаниудыг ногоон гэрлийн компани хэмээнээр эдэж тэднэр хэлээр юу хүссэн 9 хүслийг үүсэлдүүлэн татвар хураамжгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг болгосон. Яванда эднэр нь томрон эзнээ барьж ноцсноор энх баярын хаанчлал нурж унсан бөгөөд нурхта хаан эзнээ хэмэгцхэн шоронгийн торны цаана авчиад шидчихсэн билээ. Түүний яг араас яг энэ замаар өксөж яваад одоо хөлгөө ориглын ирмээр гарчгаад яаж буухаа мэдэхгүй бачимдаж яваа хүн бол цахиагийн элбэгд орж. Намбарын энх баяраас 100 дахин илүү дарангуйлагч уулын авиралтын шалгарсан манлайд амирчин элбэгд орж одоо зөөлөн газар дах нүксүвэ хаан жагсаал цуглаан зохион байгуулж ардын өвчлөлөө шоугоор уул дэвсэх гихчлэн ёстой нэг аргаа баран үүлээ үзэж эхэлж байна. Хүний нийгмийн түүхээр батлагдсан нэг зүйл бол дарангуйлын төгсгөл нь голдуу орон шорон үх лагцлаар төгсдөг. Тэр тавилан одоо ирсэн байна. Элбэгд орчтын харин хэзээ би Монголын ард түмнээсээ уучлалгүйсэн. Хэрэгтэй бол ахаад ч уучлалгүйхэд бэлэн байна гэх юм бол доо. Гэвч уучлаарай гэх үгээр бүх юм дуустдаггүй. Харин ч чухам тэр цагаас л бүх юм эхэлдэг юм. Элбэгд оржийн уучлаарай гэх үгээр Монголын улс төр ахин бужигнаж шорон гяндынгийн хаалгууд онголзож тажигнаж эхлэх баг. Ард түмэнгүй улсын ерөнхийлөгчийн гуйх уучлалыг ард олонд харин хүлээж авах уугүй юу?